Монголын үндэсний худалдан аж үйлдвэрийн танхимаас Интерпренер 2014 шинэ хурдан өсөлтийн ажиллагааг бизнес эрхлэгчдийн шинэ жилийн баярын зөвлөлийн 18 дахь жилдээ 12 дугаар сарын 27-нд зохион байгуулан дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. Монголын үндэсний худалдан аж үйлдвэрийн танхимаас Интерпренер арга хэмжээг шилдэг 10 аж ахуй нэгжээс гадна 34 салбарын төрөл бүрийн номинацаар нэр дэвшигдсэн байна. Нийт 86 компани нэрээ дэвшүүлсэн. Тэгэхээр эндээс ингээд хараад үзэхэд тухайн ондоо салбартаа маш их дэвшилтэд технологи оруулсан, олон ажлын байр бий болгосон, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн энэ чиглэлээр маш олон тодорхой ажлууд хийсэн компаниуд байна. Мэдээж эдийн засгийн хувьд бол хүндрэлтэй жил байсан ч гэсэн аль болохоор өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан манай компаниуд нэлээд их нөр их хөдөлмөр хүчийг гаргасны үр дүнд бас Монгол улсынхаа эдийн засгийг хөгжүүлэхэд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулсаар ирж байна. Интерпренер 2014 ёслолын ажиллагаа 2014 онд бид нар нийтдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 12 төсөл хөтөлбөр хувийн хвшлийн 40 төсөл хөтөлбөрийг нийтдээ хэрэгжүүлж дуусжээ. Энэ дотроос бол үүрэг ач холбогдлоороо бол хамгийн их үр дүнтэй хамгийн ногоон чиглэлийн гэх бол 210 мегаваттын дулааны станц, Орхон аймгийн насосны станц, Гэмтэл гардаг цэгийн Дархан хотын цэвэр усан хангамжийн систем, Өмнөв аймгийн Даланзад хотын дулааны шугам сүлжээний шинтгэлийн ажил зэрэг нь бол нэлийн томоохон ажлуудад бол тооцогдож байгаа. 2014 онд хэрэгжүүлсэн 210 мегаватт чадалтай дулааны станцын ажиллаараа оролцож байгаа. Энэ ажил маань бол байгальд ээлтэй ногоон технологи ямар нэг байдлаар утаа ялгаруулахгүй дээр нь дулааны цахилгаан станц 4-ийг түшгэлж хийж байгаа учраас дулааны цахилгаан станц 4 маань бол өөрөө 1 грамм нүүрс нэмж түлхэхгүй гэдгээр их онцлог. Нөгөө талаараа энэ ажил маань Монголд анх удаа хийгдэж байгаа тийм нэлийн томоохон үндэсний компани бүтээн байгуулалтын ажил гэдгээр их онцлог болж байгаа маа. Монголын үндэсний худалдан аж үйлдвэрийн танхим Алтай оршихуй гөрөө хувьцаат компани 2014 онд ихийг хийсэн амжилтаар огтлаа. Алтай оршихуй гөрөө компани байгаль дээртэй технологиг улс орондоо нэвтрүүлсэн. Энэ технологи нь байгалийн аюутай хог хаягдал болох ажилсан маасал, хуунд сар, хагидал дугуйнуудыг дахин боловсруулж, импортыг орох бүтээгдэхүүн хийх ийм төслийг хэрэгжүүлсэн амжилтаар 14 хоног огцсон юм а. Энэ төслийн маань нэг жишээ болох ажилсан маслыг дахин боловсруулж, дижитал төлс үйлдвэрлэх энэ үйлдвэрлэгээ маань 14 онд төсөм нь хэрэгжснээрээ бид нар Монгол эко төлш гэсэн брендийг бий болгож, үндэсний бүтээгдэхүүнийг бий болгоснороо Алтай оршихуй компаниг хамт олон ийм амжилт бүтээлтэйгээр 14 оноо огтлаа. Энэ зохион байгуулж байгаа энэ амнаас манай компани импортыг орлох бүтээгдэхүүнээр нийт дэвшиж байгаамаа. Интерпренер 2014 ёслолын ажиллагаа 2014 он Vitafit Group компанийн хувьд амжилт бүтээлээр баялаг жил байлаа. Цагт 18 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий Герман улсын Kronos компанийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хамгийн орчин үеийн автомат ажиллагаа бүхий үйлдвэрийг ашиглалтанд оруулж нээлтийн ёслолоо хийлээ. 2014 онд манай компани 12 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж гаргалаа. Жишээлбэл олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулсан хүүхдийн эрүүл мэнд өсөлт хөгжүүлэлтэнд сайн нөлөөтэй 2 төрлийн сүүн ундаа, сахарын маш бага агуулмжтай хүний арьсны эрүүл мэндийг дэмжих коллагены агуулмж бүхий жимсний амттай 3 төрлийн цэвэр ус, Хинтээ аймгийн сүүний аж ахуйнуудаас татан авчирдаг үнэний цэвэр сүгээр бүрж эсгдэг гоё, элгэн тараг зэрэг хүний эрүүл мэндийг тэтгэх шинэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч олон түмэнд нийлүүлж эхлээд байна. За мөн үйлдвэрүүдийн уламжлалт, задгай хөргөлтийн системийг шинчилж, битүү хэргэлтийн болон салхин хөргөлтийн системийг нэвтрүүлснээр усны хаягдлыг жилдээ 15 сая литрээр бууруулах боломжтой боллоо. Ингээд Vitafit Group компани нь 2014 онд хийсэн бүтээсэн ажлаа дүгнүүлэн Монголын худалдан аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг Интерпренер 2014-т оны онцлог 10 аж ахуйн нэгжид нэрээ дэвшүүлээд байна. Монголын үндэсний худалдан аж үйлдвэрийн танхим
Улс орны маань хөгжлийн үндсэн түлхүүр болсон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчтэйгээ дэмжих нь бол манай банкны эрхэм зорилго байдаг. Тэднийг уян хат нөхцөлтэй, урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй тийм санхүүжилтийг авах нөхцөл бололцоог одоо бүрдүүлэхийн тулд бид нар олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, мөн манай төр засгаас хэрэгжүүлж байгаа өн докторжуулах хөтөлбөрүүд, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрүүд төвтэй оролцож бидний эрхэм харилцагч болсон жижиг дунд бизнес эрхлэгч нарынхаа одоо санхүүгийн дэмжлэгийг нь үзүүлж ирлээ. Эх орныхоо өнцөг болон бүрт иргэд бүхэндээ банк санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэхийг эрмэлзэж байдаг. Энэ зорилгынхаа хүрээнд бид нар 2014 онд 24 салбар нэгж шинээр байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлээд одоо 90 салбар нэгжтэйгээр 21 аймаг 7 дүүрэгт үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж явж байна. Монголын худалдаа ажлын танхимаас шалгаруулдаг энтерпренер шалгаруулалтын арга хэмжээг манай банк дотоодын жижиг дунд үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэлийг ханган нийлүүлэгчдийг дэмжигч байгууллага, компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэгч байгууллага, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага гэсэн номинацуудад бид нэр дэвшээд байгаа. Энтерпренер 2014 ёслолын ажиллагаа. Манай компани 2014 онд маш их олон ажлыг хийж гүйцэтгсэн. За үүнээс төрийн байгууллагууд интернетээр иргэдэд ил тод үйлчлэг үзүүлдэг нэгдсэн систем. Энэ төрийн нийтдээ 27 үйлчлэгийг одоо захимжуулсан гэсэн энэ одоо 2015 оны 1-р улиралд багтж ажилд орох гэж ингээд байж байна. Мөн жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан интернетээр ажилладаг клауд систем, санхүүгийн програм хийж гүйцэтгэлээ. Мөн эрүүл мэндийн салбарын бүхэлд нь хамарсан өөрхийн эмнэлгээс нэгдсэн эмнэлэгтэй эрүүл мэндийн нэг цогт том цогт систем хийгээд одоо туршилтынхаа шатанд явж байна. Мөн цаашлаад манай компани томоохон аж ахуйн нэгжийн байгууллагуудад хэрэглэгддэг ERP төрлийн програмын сүүлийн хувилбараа 6 гэж хувилбараа хийж гүйцэтгээд одоо хэрэглэгчтэй хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байж байна. Энэ систем нь бол дэлхийн ижил төрлийн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхүйцэн сайн чанарын бүтээгдэхүүн гарсан байгаа. Үүнийг хэрэгэлсэн бизнес эрхлэгч маань дэлхийн түвшинд өрсөлдөх юм боломжийг бол олж авч байгаа. Манай компани салбарын онцлог энтерпренер гэдэг номинацид нэр дэвшээд өөрсдийн хийсэн бүтээсэн одоо ажлуудаа танилцуулж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 2014 он бол бид бүхний хувьд бол ихээхэн одоо амжилт бүтээлдүүрэн ихээхэн хүч шавхсан хөдөлмөрсөн ийм он жилүүд байлаа. Бид нар Монголын үйл хөдлөх хөрөнгийн худалдааны байгууллагуудаас хамгийн анх удаага ProOne гэдэг офисын барилгын төслийг амжилттай хэрэгжүүлж эхэллээ. Mongolian Mortgage Fund гэдэг үйл хөдлөх хөрөнгөөр төрөлдсөн банк ус санхүүгийн байгууллага маань өнөөдрийн Монголд байгаа банк ус санхүүгийн байгууллагуудын шилдэг 30 байгууллагыг нь боллоо. Манай Master Developer компани 18 тэрбумын борлуулалтыг эдийн засгийн хүнд байх үед бол амжилттай хийж гүйцэтгэж чадлаа. Тэгээ манай компани үйл хөдлөх хөрөнгийн оны онцлог энтерпренер гэсэн номинац нэр дэвшиж байгаа. Дашимт хэлэхэд энэ номинац анх бий болсноос хойш 3 жил дараалан манай компани авсан байгаа. Эндээ бол бид нэр их баяртай байдаг. Одоо Master Property компани ирэх жилүүдэд John Lone LaSalle гэдэг дэлхийн номер 1 үйл хөдлөх хөрөнгийн компани хэрэгжүүлдэг үйл ажиллагааны стандартыг Монголдо нэвтрүүлэхээр зорж ажиллаж байгаа. Энтерпренер 2014 ёслолын ажиллагаа 2014 онд бол онцлог ажлууд гэвэл бид нэр холбооны бүгд найрамдах Герман улсын байгалийн нөөцийн газартай хамтран зохион байгуулдаг BGR төслийн хүрээнд Монгол улсад нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтыг бол 2 дахь удаага зохион байгуулсан. Мөн Monpolmed Group нь жилд 1 сая тонн хүчин чадалтай Европ стандартын шаардлагыг хангасан Portland цемент үйлдвэрлэх ийм цементийн үйлдвэрийг бол Дорногой аймгийн Өргөн сумын нутагт хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн үйл ажиллагаа маань маш амжилттайгаар барилга болон угсралтын ажлууд нь бол энэ жил хийгдэж явагдаж байна. Бид нар бол 2015 оны 2 дугаар улирал гэхэд эхний цементтэй бол үйлдвэрлэлд нийлүүлнэ гэсэн ийм зорилттойгоор ажиллаж байна. Оны онцлог энтерпренер шалгаруулах ёслолын ажиллагаанд манайх бол 2 номинацид нэр дэвшиж байна. Нэгдүгээрт бол байгальд хөрөнгө оруулагч, хоёрдугаарт усан тэмнэлттэй эко технологиг нэвтрүүлэгч гэсэн 2 номинацид нэр дэвшиж байгаа. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Өнгөрч 2014 онд манай компанийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа.
Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүргийн эрүүл хоолтой ресторан, мөн Монголын татварын албаны хөх дэвтэр нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч итгэл хүлээсэн хамт олон гэх мэт олон амжилт бүтээлээр манай байгууллагын ажилтан, үйлчлүүлэгч, харилцагч нэг бүрийн маань хүч хөдөлмөрөөр бий болсны цохон тэмдэглэхэд таатай байна. Манай компани нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас Интерпренер 2014 оны шилдэг үйлчилгээний байгууллагад оролцож байгаадаа баяртай байна. Энэ манай компани 2014 онд харилцагчаа дээдлсэн үйл ажиллагааг явуулж исэн. Мөн компанийн маань хамт олонны ололт амжилт дүүрэн байсан. Интерпренер 2014 ёслолын ажиллагаа. 2014 онд бид тоног төхөөрөмжийн шинжилэл болон офисын болон үйлдвэрийн барилгыг өргөдөх зэрэг бүтээн байгуулалтын ажилд 2.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Түүнээс гадна харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад хангасан дэлхийн стандартад нийцсэн ууц сав баглаа бодлыг нийлүүлэхийн тулд бид өөрсдөөсөө шалтгаалах бүх ажлыг хийж эхлээд байна. Энэ жилийн үед манай компани Интерпренер 2014-т шилдэг хөрөнгө оруулагч болон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэсэн 2 номинаст нэр дэвшүүлээд байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 1990 оны шилжилтгөөс хойш алдагдаад байсан сүү бэлтгэлийн 800 үнэний өдөрт 15 тонн сүү гаргах хүчин чадал бүхий фермийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 100 гаруй барьж байгуулсан байж байгаа. Ингээд эхний 300 үнээг бол бид нэр Германы Голштайн үйлдвэрийн үнээг энэ зундаа оруулж ирээд тэгээд эхний 150 туглаа их бариад эхний сүүнийхэн дээжийг аваад үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жилийн хийсэн ажил маань бол сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол улсад бол хийгдээгүй ажил байсан. Сүүцэд компани бид энэ жил Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Интерпренер 2014-т Гран При шагналд нэр дэвшиж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Интерпренер 2014 шинэ хурдан өсөлтийн ажиллагааг бизнес эрхлэгчдийн шинэ жилийн баярын зөвлөлийн 18 дахь жилдээ 12 дугаар сарын 27-нд зохион байгуулан дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна. Манай мастер группийн компаниудаар үйлчлүүлсэн бүх үйлчлүүлэгчтэй, бүх хэрэглэгчтэй мөн бид нартай хамтран ажилладаг, биднийг дэмждэг, цугтаа хөгждөг бүх харилцагч байгууллагуудаа тэдний удирдлагуудад шинэ ондоо аз жаргалтай байж зорьсон, хүссэн, төлөвлөсөн бүхэн биелж ар гэрийнхэн амьдрал нь мөн аз жаргалтай баяр баясгалаар дүүрэн байхыг улцээтэй эрхлэг өргөн төвшүүлье. За ингээд Монголынхоо бизнес эрхэлдэг бүх аж ахуйн нэгж болон харилцагч байгууллагуудаа бүгдээрэнд нь 15 онд сайн сайхан байхыг хүсэн өрөөё. Хийсэн ажил амжилт бүтээлээр дүүрэн үдэж 2015 оны хийж бүтээх эрч хүч ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл тэмүүлэлтэйгээр шинэ оноо огтож байгаа та бүхэндээ шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье. Сайхан баярлалаа. 5 онд нийт Монголынхаа ард түмэн болон Монголынхаа бизнес эрхлэгчид тэр дундаа харилцагчдаа шинэ оны минь түргээд бидний хамтын ажиллагаа улам амжилттай өргөжин дэлгэрэх болтугай гэж хүсье. Сүүцэд компани нийт харилцагч, Сүүцэд компани нийт хэрэглэгч та бүхэндээ ирж буй 2015 оны мэндийг хүргэе. Та бүхэн сайхан баярлаарай. 2014 оноо ажлын өндөр амжилтаар үдэж 2015 оноо ухтаж буй Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн бүх байгууллагууд болон эрчим хүчний салбарын хамт олондоо ажлын амжилт төссөн шинэ жилийн мэнд түргэн мэдчилж байна. Ингээд та бүхэндээ 2015 онд хүн болгон гэлгээгээ засаж айл бүрх болгонд амжилт хайрыг бэлэглэж эх оронд маань сайн сайхан болгоны зогслох өрөө төвшүүлье. Та бүхэн шинэ жилийн мэнд хүргье. Ингээд Vitafood Group компанийн нийт 800 ажилтан албан хаагчдын нэрийн өмнөөс телевиз үзэгч та бүхэндээ болон эрхэм дотны харилцагч та бүхэндээ шинэ жилийн мэндийг хүргэж 2015 онд амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн өрөөж эрүүл амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Бидний хамгийн эрхэм хүндэт харилцагч та бүхэн бол бидний хамгийн чухал, хамгийн үнэт зүйлс байдаг. Тийм учраас та бүхэндээ ирж буй 2014 онд хамгийн их аз жаргалтай, эрүүл амжилт бүтээлээр дүүрэн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд шинэ жилийн баярын мэндийг хүргэе.
2015 онд одоо Монголынхаа бүх иргэдэд түүний дотор ачааны голыг нугаж одоо бизнес эрхлэгчтэй ажлын өндөр амжилт хийх хүсье. 2015 онд эрч хүчээ улам их нэмж ажлын амжилтын төлөө олон ажлын байрыг бий болгох, шин техник, технологи, ноу-хау, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх энэ чиглэлээр бүгдээрээ хамтдаа ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Энэ төлөвлөгөөгөө ч гэсэн бид нар биелүүлж чадна гэж бодож байна. Тэгээ бүгдөөрэнд нь ирж байгаа 2015 онд хамгийн гол нь эрүүл энх, сайн сайхан аз жаргалыг хүсэн өрөөж өөрсдийнхөө бизнесийг ямар байдлаар хөгжүүлэх хүсэл байгаа тэр бүх хүсэл нь биелэлээ олохыг одоо хүсэн өрөөж байна. Монголын үндэсний худалдан аж үйлдвэрийн танхимаас Интерпренер 2014 шинэ хордол өсөлтийн ажиллагааг бизнес эрхлэгчдийн шинэ жилийн баярын зөвлөлийн 18 дахь жилдээ 12 дугаар сарын 27-нд зохион байгуулан дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.